안녕하세요. 자, өнөөдрийн хичээлээр хүүхдүүдтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. За, өнөөдөр хэдгээр хичээл орох вэ минийх үү? 6 дахь хичээл. Өөд яг зөв. За, өмнөх хичээл 5 дахь хичээл нь багш нь өөрөө ганцаараа хийсэн байгаа тий? Гютон судан буюу тээврийн хэрэгсэл гээд хичээл орсон байгаа. Тэгээ минийх үү тэр хичээлийг өөрөө давтаж үзсэн үү ганцаараа? Үзэж дуусаагүй шүү дээ. Үзэж дуусаагүй. Гэхдээ ээж нь тэр өгнүүдэд цээжлүүлсэн дээ. Талын л үзсэн. За. Минийх үү нэг ганц хоёр үг цээжлсэн мэдтэй ядаж. Машиныг өгдөө. За, энэ хичээл те. Өгдөд. Энэ хичээл. Энэ. За, минийх үү машиныг өгдөө. Машин биш. Эмнэлгийн машин. Зүгээр машиныг. Жохон давтаа явчихад яа хүүхдүүд ээ. За, чадунча. Яг зүйтэй. Чадунча гэдэг байх нь тий. За, галт тэргийн юу гэдэм болоо? Ча гэдэг чинь ер нь ингээд машиныг хэлдэг гэсэн шүү дээ. Чадун гэхээрээ автомашиныг чадунча гэдэг байх нь тийм ээ хүүхдүүд ээ. За, тэгээд галт тэргийг юу гэдэм? Гича. Зөвхөн гича гэдэг байх нь. За, автобусыг юу гэдэг юм? Бос. Зөвхөн бос гэдэг тий? Бос. Хотел. Хотел биш юм нөхөө. Бос. За, юу онгоцыг юу гэдэг нэстэг тэргийг? Онгоц. Бихэнги гэдэг тий. За, хүүхдүүд маань цээжлсэн бол санаж гинөө. За, санаж байгаа бол сайн байна миний хүүхдүүд. За, бихэнги гэдэг байна тийм ээ. Усан зав. За, усан онгоц, усан завыг юу гэдэг? Гидстэй адилхан хэлэгдэг ээж нь дандаа зааж өгсөн дөө. Хүний амнаас будаа идэхгүй инэрлээ. За яг энэ хичээлийг уусаа нөгөө ээжтэйг яг сайн тавтаагүй тий. Аргагүй дээ миний хурцаад. Яг тэгэхэд чинь ингээд жоохон тиймэрхүү болцсон тий. Гэхдээ ээж нь ингээд өглөөдөө чамд ингээд хаяада цэцэрлэгт нь хүрэх замдаа жоохон цээжлүүлээдсэн. Зарим нь мартцсан юм шиг байна өө. Тохойд аягүй сайн хэлээдсэн. За, өнөөдрийн хичээл 6 дугаар хичээл 체육과 буюу тоо заана хангал 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟, 아홉, 열. Минийх болохоор солонгос хэлээр нөгөө нэг бүр жоохондоо хангал үсгээр нь ингээд 1-ээс 10 хүртэл тоолоод сурцсан. Хангал үсэг одоо солонгос хэлэнд 2 төрлөөр тоог хэлдэг байгаа. За, ямар учиртай вэ гэхээр нэгдүгээр хангал тоо буюу хангал тоогоор болохоор одоо тоо ширхэг те тэгээд бас цаг тэгээ нас зарим нэгэн үг хэллэгүүдийг хангал тоогоор илэрхийлдэг байна. За, дараагийнх нь болохоор ханц тоо гэж байгаа. Ханц тоогоор болохоор голчлон нөгөө нэг математикийн тооцоолол те хэмжилт одоо огноо буюу он сар одоо үн одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнийг одоо илэрхийлэхдээ ашигладаг байх нэ. Тэгэхээр миний хүүхдэд тэрийг яг сайн ялгаад тоонуудаа сурцсан байна. Гэхдээ аяндаа нөгөө нэг ялгагдаа сурч димдөө. За, тэгэхээр эхний удаадаа хүүхдүүдтэй хангал тоо зааж өгье багш нь. Хангал тоогоор үгүй багш нь. Одоо миний үуч нөө тоо мэддэг болохоор хангал тоогоо мэддэг болохоор миний хүү багш байж болно. За. Окей. За, нэгийг юу гэдэг миний хүү? Хана. Нөө зүйтэй. Хана гэдэг байна. Хана. Яг зөв. Хана. Миний хүү дагаад хэлээрэй. Хана. Нөө тийм. За, хүүхдүүд маань сайн бичээд аваарай.
Өө ээж самбарынхаа юг. За жижиг самбар дээр явчих өнөөдөр. Yes. За хоёрыг хангал тоогоор Door. Хана door. хоёрын тоог Door. түл буюу түу гэж хэлдэг байна. Two. Хана two. Хана two. Яг юугаар л түл гэж хэлнэ. Two. Түл. Two. Түл. Хаалтан дотор түу гэсэн байгаа. За энийг яг багш нөгөө доор нь юм бичээд өгчтэй шүү дээ та нарт. Two. За энийг ингээ хаалтыг ингээ босоо шугамтай бичихгүй ингээ хаалт маягаар бичиж байна. Тэгвэл хүүхдүүд маань нөгөө өөр өсөг мөсөг юм болов яах. Энэ хаалт шүү за миний хүүхдүүд ээ. Үсэг биш. Түл. Two. Two. Түл. Two. Түл. Two. Түл. Two. Сайн байна. Яг сайн байна миний хүү. За 3-ын тоог. За 3-ыг болохоор set. Хана door set. Set гэх нь. Set. За set буюу Хана door. Хаалтан дотор. Net. се. Заримдаа нөгөө энэ Хана door. шиуд гэдэг доотлынх нь юуг нь хэлэхгүй шүү хүүхдүүд. За дараа нь тэрийг нөгөө ямар учиртайг нь зааж өгөх шин. Хана Set. Set. Яг зөв. За 3 set тийм ээ? Тийм, сайн хүүхдүүд шүү. Миний хүүхдүүд чинь гэдэг. Ястаа сайн одоо миний үгийн ангийн нөгөө хин зоригт моригт чи ямар мундаг байна те. Багшиг ингээ хүүгээ авах гээд очих болгонд аниасаа гэдэг. Гамсаамнида гэл солонгосоор мэдлээ солонгосоор баяртай гэл хөөхөн анион гэл. Тэгэл хөөхөн юугаа хичээлээс хараад үзээд байгаа юм шиг үлээ. За. Тийм зоригт сайн сурж илээ. Аялгау ангийнх охин аялгау илүү те. Тэр мэр ингээ аюу сайн хэлж байгаа шүү дээ миний хүүхд. Аюу хөөхөн зарим хүүхдүүд итгэвтэй үзээд үг мөг цээжж байгаа юм шиг үлээ. Маш сайн байгаа шүү. Тийм хүүхдүүдээ тэгээд багш нь дараа нь шагнана шүү дээ. За. Дөрвийн ээж нь ингээ нөгөө коронавирус шах юм мартамхаалсан. Эсвэл насных ч гэж магадгүй. Дөрвийн тоо нет. Яг зөв нет. Миний үчин баг энэ хангалтайг багшилчих юм байна дөө. Яг зөвтэй миний хүч өстө мундаг. Нет. Боёо нэ. Нүна. Нэ. Нүна гэдэг үг ямар ч холбоогүй шүү миний хүү. За. Бас ингээ хаяа жоохон буудахгүй. За яах. За. Дараагийн тасууд. Нүү яг зүйтэй миний хүч өстө мундаг хөшөө. Тасууд. Тийм, энийг бол тасууд гэдэг. Хэрэглэн миний. Тасууд. Ядуу. Хана door set net тасууд ядус. Үгүйс. Ясаад. За. Дагаад хэлээр миний хүүхдэд тасууд. За 5 тийм ээ? 5. За тэр англи хэл яах вэ? Солонгос хэлэл нэг айтсан сурч. Ясууд. Гэхдээ англичгүй. Монголчгүй нэг сонин хэлтэй хүүхд болох ч байгаа. Айлчгүй. За. Door set net тасууд. Ясууд. Яг зөв. Ясаад гэх нь. Ясаад. За. Ясаад. За, маш сайн байна. Баярлалаа миний хүү. Яста сайн хэлж өгсөн баярлалаа. За, 7-ог. Хана door set net тасууд. Ясууд. За, миний хүү яах вэ? Хана door set net тасууд. Ясууд. Игүүг гэдэг байна. Иргүүг. Маш зүнэшээс өмнө хөөж. Иргүүг. За, иргүүг гэдэг байна шүү миний хүүхдүүд. За. Хана door set net Иргүүг.
일곱, 일곱. 일곱, 하나, 둘, 일곱, 곱. Яг зөв. Чи 일곱 гэдэг нь 일곱 гэж үг байхгүй за. 자, 일곱. 일곱, 일곱. 일곱. За, 8-ыг 왜지? ээж нь биччихээ миний хөө. 다섯 개, 일곱, 여덟. Ятар ишээ, ёдол. Ядар мадар гэдэг чинь монголоор амар муухай үг үстэй. Ядар ааштай мааштай гэдэг тийм үг үүдэг үстэй. Ёдол. Ингэж чишээ миний өгтөд. Ёдол. Ингээд ёдол гэж ингэж бичдэг мөртлөө зүгээр ёдол гэж хэлнэ шүү заяа. 하나, 둘, 셋, 넷. авээ зөв нь болохоор 일곱, дуудлага нь болохоор ёдол. 아홉. За яг хөө эхлээд миний хөө 8 ингээд сурчи. ёдол. 여덟. Оо за маш сайн байна. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 아홉. 에? 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 아홉 миний хөө. 아홉. За 아홉 гэж хэлж шүү. 아홉. Яг зөв. За 9-ыг аахов гэдэг бахана хангал тоогоор. За хангал тоогоор 9-ыг аахов. 하나, 자, 둘, 한번 셋, 넷, 더. 다섯, 여섯, 일곱, 여덟, 아홉, 열. Маш зөв байна. 열. Ёр гэдэг бахана. Миний хүүхдүүд сайн цээжлээд аваарай. Сайн хараад аваа. Escape, bro. Ёр. 잘했어요. 자, сайн байна миний хүү. 어때요? За, энэ хангал таваагаар миний хүүхдүүд одоо жишээлбэл штэ. Тооч хэрхэг. 3 алим гэхийг алимыг саагва гэдэг байхгүй юу? 사과. Тий. Саагва 3 개. Дараа нийтрийг одоо нөгөө нэр үг ороод ирэхээр энэ алим янз бүрийн нэг нэр үг ш одоо нөгөө нэг амттан жимс мимсэн дээр болохоор энэ алим энэ төр орж ирнэ заяа. Тэгэхээр саагва 3 개 гэх юм бол my bad. Ээж. миний хүнэд нүдэн шил авахгүй юу? Зүгээр үү? За. Миний хувьд бол хараа муутай биш энэ харааны шил биш байгаа шүү. Зүгээр нөгөө энэ би хараагүй чүү. жоохон нөгөө юу гэдэг штэ утас хаяа үзэхтэй ч юм уу телевизэр үзэхтэй нэг юуны хамгаалттай л гэсэн одоо мэдхгүй үнэн ч юм уу бодлоо ч юм уу. Гэхдээ хаа нэг зүүдэг байгаа. Бараг зүүхээсээ зүүх юм. Гэхдээ өнөөдөр ингээд зүүгээд эвөө ячи бичлэгэндээ орчих гээд харин за тэгдэг. За би Strongman. Тэгээд яг энэгээр болохоор хангал таваар тоош ирэхээ тэгээ хүний нас. Ээж 11 хийхгүй 11. 11 гэхээр тэгээ амархан миний хүүхдүүд. Одоо хана гэд эхэлдэг штэ. Тэгээ 10-ыг ёр гэдэг штэ. Тэгэхээр ёр хана гэвэл 11. 열두 гэх юм бол 12, 열세 гэх юм бол 13, 열네 гэх юм бол 14. За 15, 15, 16, 17, 18, 19, 20 гэдэг байна. 20-ын таг 20 гэнэ. За энэ үг 20, 30, 40 энтрийг болохоор яг нэг сурчих юм бол бүр амар 50, 60, 100. Эхлээд миний хүүхдүүд зөвөр нэгээс 10 эхлэв. 100-ийн тоог хийдэг. 100 болохоор нөгөө ханц тоогоор хэлдэг юм нөө. Хийдэг. Пек гэдгийг. Pig. Тэрийг уусаад суран заяа. Жандалаа 6. Хүүхдүүд эхлээд нэгээс 10 хүртлээр тоолоо сурчих. Тэгээд 6. явандаа цаашаа ингээд тоолоо сурчноо миний хүүхдүүд. За тэгээд ханц тоогоо одоо саяны хангал тоогоор ээж өөрөө анхаарч байна уу миний. Нойр нүрээд юм уу? Үгүй нүүц ханаад. Онцгойлог үстэй. Өнөөдөр чинь бас жоохон эртхэн онтой маргааш албатай болохоор өнөөдөр амралтын өдөр байгаа. Ээж хоёр чинь ойрд нөгөө нэг ийм хичээл агуура хийгээгүй.
Гэхдээ хичээл даалгавар ихтэй бэлтгэл инэрл нөгөө нэг гимнастикийн тэмцээнд орохгүй л ингээ өдөр шөнөгүй бэлдээд байгаа ш. Тэгээд ядарч байгаа ах гээд бичлэг хийж гэж амар хүчилсэн үгүй. За тэгээд юу яа. Одоо хангалттай болохоор миний хүүхдэд ойлгосноо тоош ирэхэд нас тэгээд бас цаг цагийг гэхдээ зөвхөн нөгөө нэг бүхэл цагуудыг яг хангалтайгаар хэлдэг шүү. Бүхэл цаг гэдэг нь 1 цаг, 2 цаг, 3 цаг гэдээ явдаг шүү. 12 цаг. Нэгээс 12 цагийг хангалтайгаар. Тэгээд Гүг эцтэй юм нэг. За нэгээс тэгээд юунуудыг болохоор минут болохоо минут секундыг болохоор ханц таваар хэлдэг шүү. Минут. Манай хүүхд бүр нөгөө нэг ойр юуг үнжээг үзээд эхнэрээ өрхийг үзээд баг дотор нь орцсон автцсан байгаа. Тэ? Баг надаас илүү 7 цаг болж байна юу үнжээг үзье гэдэг. Одоо 7 цаг өнгөрсөн. Тэ за яг нөхөд үзчих штэ ээжгүй. Тийм тэрийг бол дараа болж болно. Эхлээд хичээл чухал миний хүү. Хичээлээ хийгээ даалгавраа хийсэн тохиолдолд киног үзэж болно. Ингээ дуртай юм хийж болно шүү дээ. Тийм миний хүү тоглоом тоглож болно. Утас үзэж болно. Утас үзэж тэгтээ яг болно. Нэг юу жоохон цаг нартай л үзэж байгаарай миний хүүхдүүд. Тэгэхгүй бол ингээ бэлдээс надаасаа харахтараа. Нэр тэгсэн. За. Гахусад. Яа, тэгээд нэг сайхан төлсөн шиг. Тэгтээ нэг сайн өөрөө сайн ашиглаж чадахгүй байгаа тий. Чадчихаш. Тэгээд өөртөө хөрсөн тоглоомуудыг одоо яг сурцсан байгаа, сурчлаа л да. Ер нь тэгтээ жоохон хэцүү юм шиг үлээ хараад байгаа тий. Миний уу явандаа тэгээд сурчлаа. За тэгээд гол нь ээж нь хичээл намаа сайн хийж байгаа үед гэл ингээ авч ирсэн. За тэр яг нэр эхнэрээ өрхийн дуу мөг чинь манай хүүхд амар дуулна аялна. Дуу гэснээс нэрээ одоо энэ хичээлийн дараа нэг хөөрхөн солонгос хүүхдийн дуу сурна. Комтэлалине Анжелиса апагом омагом ээ дараа нэж хөө. Эхлээд хичээлээ үзье. Хөө инэрлээ. Чуюнги гманхэ. Бүр тэгээд юу яагаад далигаа явчихдаг шүү дээ. За одоо ханц тагаа үзье хэдүүлээ. Ханц тагаар 1-ээс 10 хүртлээ. Хана дурсан. Ханц таг хэлсэндээ багш нь. Одоо яг одоо нөгөө албан ёсны юм яг юм тоо. Би 10 үрд бичнэ. Хэмжилт он сар өдөр энтер гэдгийг ханц тагаар хэлдэг. За нэгийг миний хөө энэ тоогоо мэдэхгүй юм чинь цээжлээрээ. Хана. Үгүй шал өөрөөр хэлнэ. Ил. Эднэр тэгтээ аюу амархан юм нэг үетэй. Ил. За. Хотой кинь. Аха нэг үгийг 3 удаа давтна гэж штэ тий. Гэдэг штэ. За ил гэдэг нэг бахна. Эжин хада. За и гэдэг нь 2. За и. За зөвтэй. 2. За и 3-ыг сам. Айгу амархан мааз миний хөө. Ил сам. За 3-ыг сам гэдэг бахна. Үсээ самх. Оо яг зөв. Манай монголоор бол үсний сам байна те. Тэгээ цээжж болно. Ааха. Сам. За 4-гээр са. 4-гээр са. Өнгөцөн. Үгүй. Өнгөн шүү. За са. За са гэдэг нь 4. 4. Са гэдэг ч гэсэн монгол үгэнд дэд штэ юм гоё юм гэлтгансан са гэдэг те. Тэгээд хэлж болно шүү. За 5-ыг Юмоо. Аха за. Усуна. Тий. Хүчээр уулах. За 6-ыг болохоор юг. Юу биш миний хөө. Юг.
Юг. Хин юу гэсэн монголоор? 6 гэсэн үг. Юг. Юг. За, юг. Юг. За. Юг. 7 чил. Чир. Чил. Чи. Чил. Нэг өмнө сурчаас энэ самбар гэдэг үг ба штэ. Чилпан гэдэг те. Аха. Тэрнээ адилхан чил гэж хэлж байна. Чил гэж дуудагдаж шүү. Ямар амархан үг вэ? Чил. За. 6 7. За, 8-ыг миний хүү? 8 гэдэг үеийг сурсан даа миний хүүхдүүд ээ. 8 доо яаж бичээд ам бэ? Бас адилхан хэлэгдэх байна. Нөгөө нэг юм гарын шууг хэлдэг гэсэн шүү дээ. Гарын шууг 8. Сун гэдэг нь гарын сарууг хэлдэг. За, 8 гэж дуудана 8-ын тоог. 8. За, 9-ийн тоог. Гүү. За, төстэй тийм. Төстэй байж болно. За, гүү. За, маш сайн байна. За, 10-ыг 10. 10-ыг 10. За. Боса байхгүй. За. Тэгэл одоо энэ 10 үгээс сурцсан байхад Хан сурааны манаха. Тийм. Миний хөө 11 шибса гэдээ явчин заяа. Одоо энэ 10 эхлээд энэ 10 үгээс сурчих миний хөөд. Тэгээд 20 гэхийг одоо 2-ыг юу гэдэг миний хөө? И гэсэн дээ. И гэсэн дээ миний хөө. Наадхаа зөөлзөөгээд авал авчих гэж. Тэгэж нүднийх нь нуухыг дараа. Энд дээр нэг юм нуух. За. Baby. За, 2-ыг И гэдэг штэ хөөхдөө те. Тэгээд 10-ыг шиб гэсэн те. 2 нийлэхээр юу вэ? 20 те. 2 Тэгэхээр И шиб гэвэл 20 гэсэн. дээр 10 юм бол Сам шиб гэвэл 30 гэсэн үг. 3 10 те. Цаа шиб гэвэл 40. Оо шиб гэвэл 5 10 нийлээд 50 те. Тэгэхээр оо шиб гэх нь байна. 6 10 нийлээд 60. Юг шиб гэж хэлэн 60-ыг. 6 7. 7 10. Тийм, миний хүүхдэд яг нөгөө 1-ээс 10 хүртлээр цээжилчих юм бол ингээд шууд хилээд явах. 9. За тэгвэл миний хүү 1-ийг ил гэсэн те? Ил гэсэн те? За тэгвэл чи ингээд хэлчих. 21 гээ хэлдэ. 21-ийг солонгосоор юу гэж хэлэх вэ? 2 10 нийлээд ишив гэсэн те? Ишив. Нэгийг юу вэ? Ил. Ишив ил гэвэл 21 байх нь шүү. Тэгээ ишив ишив сам, ишив са, ишив оо гэд 21-гүй 1-ээс 10-аар цээжилчих. За. Давтаж хэлье. И сам са о юг 7 8 9 10 일 이 삼 사 오 육 7 8 9 10 자, цээжлэх технологи миний үү? Yes. За, ганцаараа хэлж. 1 2 3 4 5 6 7 8 9 10 За, нэгийг вэ? өөрөө чадахгүй шүү дээ. 1 цээжлэн штэ миний хүү одоо. Ингээ бид нэр ингээ жаахан бахта энэгээр чи ингээ уралддаг гэсэн чинь хин хурдан одоо цээжилж хийх үү гэл. Тэгэл 1 2 3 4 5 6 7 8 9 гэл бүр баг ингээл нөгөө нэг хурдан цээж бичих шиг бишээ юу лээ. Чи түл яалт юм. Түргэн хиллэг шиг л тэгж хилдэг гэсэн чинь бид нар чинь төрүүлээл бинээсээ өрсөлдөөл. Тэг хий яасан. Тэгэл ихэнх нь бүгдээрээ тэгээ цээлжэл. Баяр үрий. Бүгдээрээ ингээл нэг нэгээрээ багштай шалгуулаад тухайн хэд чинь солонгос багш ордог гэсэн. Жаахан дөнгөж 2 дугаар анги өгөхдөд шүү дээ. Тэгт чинь
Тэгэл идэвхтэй л байсан баг л та. Миний ээж гэсэн тэгэл 1 2 дугаар ангид орвол юм л идэвхтэй. Солонгос хүүхд бол шүү дээ. Солонгос. Би солонгост байдаг хүүхд. Би Монголын хэл сурсан. Нэг газраас Нэг юм сони мэрэд энэ урд наснда солонгос хөхтэйсэн баг. Солонгос юм байсан баг. Нэг сони мэрэд. би жоохон доо Хаяа юм сони мэрнэ манай хөхт чинь. За тэгээд хаануудаа бүгдийг нэгштэл сайн зээжлээрээ урдныхаа хичээлүүдийг сайн үзээрэй миний хөхтөө зөө. Баяртай. Одоо нэг нөгөө жижиг суудаас сурч миний хөх. Гомдиндали. Одоо нөгөө Гомсемари гээд 3 баага гээд солонгосын хүүхдийн дуу байгаа. Энэ дуу маань за баг манай монголоор бол нөгөө нэг баг мамонаш Гомсемари Гомшиламия анжина. за маялаатай. За багш нь ингэж хэлээд үгүй. Гомсемарига Анжинали. Гомсемари гэдэг нь болохоор гом гэдэг нь баага, сэ гэдэг нь 3-ын тооштой тий нөгөө хангал тоогоор. Мари гэдэг нь болохоор хүүхдүүд нөгөө амтны тоошхийг мари гэж хэлдэг шүү зэ. Гомсемари одоо нөгөө хүүхдүүд 12 жил 12 амтнаас сурсан шүү дээ. Нэрлээ жоохон чимэг байж юм нөхөө. Хүүхдүүд юм заачдаг юм. Миний хүү ч гэсэн доктортой сайн өөрөө сурна шүү дээ. Би гол нь чам заангаа найзууд зааж байгаа зү. Тэгээ чи ингээд хичээл өмүүлээд байвал бус нь яаж сонсох юм бэ? Тийм биз дээ. За. Ээж нь зөв ярьж байна уу? Буруу яриад байна уу? Зүг. Надаас За ядраад залхаад байгаа юм уу? Одоо энэ дуугаа гэс ингэж хүүхдүүдэд хэлж өчөөл тэгээд дуслаа. За Гомсемари гэдэг нь болохоор 3 баага. За Гомсемарига ханжибэ иссо. За миний хүүхдүүд юунуудын ингээд доор нь багш нь бичээд өгөн зөө. Тэгээ абаагүй одоо 3 баага хан гэдэг нь түрүүний сурсан хангал тоогоор ханаа гэсэн шүү дээ тий. ханаа дурсаа. Нэг жип гэдэг нь гэрт. Жибэ гэх юм бол гэрт тий. Гэр гэх юм бол жип гэрт нөгөө хошин дэтэй тий ялгал байна шүү дээ. Тий ялгал гэдэг шүү. Тэр нь жибэ гэх юм бол гэрт байсан. Иссо гэдэг нь байсан байж гинэ гэсэн үг зэ. Байна. Апагом гэдэг нь апа өмнө үзчихсэн үг нэ. Абава 엄마곰. Өмнө гэр бүл дээр бүрийг хажууг дээр үзсэн үгнүүдийг гарч байна. Апа 엄마곰 애기곰 гэд хүүхэд баага. Одоо баага бамруу шиг хэлэн тийм ээ хүүхдээ 애기곰. За апагом нь дүндүнхэ гэж байна. Дүндүнхэ гэдэг нь миний хүүхдэд бүдүүн гэсэн үг зэ. Бүдүүн тарганыг дүндүн хада. 아하 дүндүнхэ. За 엄마곰은 날씬해. 엄마곰은 날씬해. Өгийнх нь яг одоо тэмдэг нэр байна те. Одоо бүдүүн туранхай 날씬하다 гэдэг нь болохоор туранхай гуайлаг гэсэн үг зэ хүүхдүүд те. 와. За тэгээ 엄마곰은 날씬해. 애기곰은 너무 귀여워 гэж байна. 너무 귀여워. Яг зөв. 호르행 속. Тий хүүхэд баавгань айгүй хөөрхөн өхөөрдөм те. Өхөөрдмөр гэж байна миний хөө. Тэгээ хичук чараанда. 히쭉 잘한다. хичук гэдэг нь одоо яг юу гэсэн үг юм бэ? Яг нөгөө тодорхой багш нэг худлаа хэлж чадахгүй юм заа. Яг худлаа орчуулж чадахгүй. Яг юу гэж байгааг мэдэхгүй. Ямар ч гэсэн сайн хийж шүү гэсэн үг заа. Одоо нөгөө бүжгээс энэ нөгөө бүжгэлж хийдэг дуу байхгүй юу? Тэр бүжгээ ингээд маш сайн хийж шүү л гэсэн утгатай байна. Дараа нь яг багш нь утгын тухайн үедээ бас багш нь цээжилж ирсэн. Тэгээд яг тухайн үед солонгос багш заасан болохоор яг юу гэдгийг мэдэхгүй. За яг энэ утгыг би багш нэг мартахгүй мэдэж аваад хэлж өгнө. За хичуг гэдэг нь манай монголоор бол нэг сул өгнүүдэд ч тиймэрхүү л утгатай байна. За хичуг чараанда. За сайн байна гэсэн. За нэг дуугаа нэг сонсч юм уу? Басуур. За. 유비움. 안녕. За миний худаад болоо.
리나 앉아 있어. 아빠 곰, 엄마 곰, 애기 곰. 아빠 곰은 뚱뚱해. 엄마 곰은 대시해. 애기 곰은 달려. 잘한다. 이쪽은 미시트 내리. 희쭉 гэж байгаа. 내리세 미시트. За. 내리. Одоо нөгөө нэг өгөхөд шууд бол 리나 앉아 있어. 아빠 곰, 엄마 곰, 애기 곰. 아빠 곰은 뚱뚱해. 엄마 곰은 날씬해. 애기 곰은 너무 귀여워. 희축 잘한다. 희축 마샬다. За. 희축 миний хөө нөгөө нэг бүжиглээд хийж чадах уу? яаж бүжиглэх юм би мэдгүй шүү. За. Юутай чи ийм дуу байдгийг минь өгөхлөд. Одоо энэ нөгөө нэг юм хоророгийн одоо багш нь ингээд хүүдээ энийг бүр ингээд жоохон 2 3 настай хатан солонгосоос авчирж өгчээсэн юм баггүй юу? Одоо тэгээд энэ бас нэлийн удаан хэрэглээд энэ батарейгийн солих болсон жоохон айгуу сул сонсогдож байгаа. Энэ гэхдээ аюу хөөрхөн микрофон заяа. Одоо ингээ 1 2 3 4 5 6 толооны 12 дуутай юм байна. Дандаа хүүхдээ одоо нэг төрсөн өдрийн дуу байна. Набия гэд ирвэхэ аалз. Тэгээд жижиг од банана чачаг хүүхдүүд мэднэ. банана чача Одоо энэ ямар ч гэсэн жоохон бахт нь нөгөө хоол моолыг нийдүүлэх гэл банана чача амар тавьж өгдөгс. Цээжилтэл сонсдогс. За тэгээ яг нөгөө айгүй өөрхөн доонууд байна. Энд тэгээ өөрөө ингээ микрофонтой юм билээ шууд дагаад болдог. Тэгээд дууга бас бичнэ. Тэгээ амар хөөрхөн ингээ хоророгийн хоолой эсвэл энэ нэг юм жижиг ягааны хин гэдэг үл миний өрөө. руби Рубигийн хоолоогоор дуурна. Пупи илүүд энэ хамгийн том нөгөө зас. Купин Кюпин биш ээ. Кюпин бол биш. Манай хөхт ингээл юу яачаад байгаа юм да. За, дээш бас хичээл дуусааг байна. би юу Нууч зураг морог зурцсан. Сайхан хичээд байна. За, одоо хичээлээ дуусгая. За, тэгээд дараагийн хичээл дээр юм хөөрхөн доонууд заагаа явнаа. За. та Яг хөөрхөн сураарай миний хөхтөд. За, тэгээд өнөөдрийн хичээлдээ хамт байсан баярлалаа миний хөхтөд. Бүх одоо өмнө заасан хичээлүүдийнхаа өгнүүдийг сайн цээжлээрээ, өгнүүдээ сайн цээжлээрээ баяртай найзуудаа байн хэлээд өгдөг те. тий Тэгэхээр ингээд миний хүү ч гэсэн үгээ сайн цээжлээрээ хоёлоо юу зурсан байсан? Дахиад зурчих юм. За. Тэгэхээр миний хөхтөд өнөөдөр сайхан амраад маргааш хичээл сургуульдаа сайн яваад хичээл намаа сайн сураад багшныхаа үгэнд сайн харж байгаарай заяа. Миний үчин тэгээ одоо бас удахгүй 5 сарын 7-нд цазааллуугаа явах байгаа. энэ жоохон манай хөх жоохон худлаа ярддаг нас мэдхгүй юмсан 5 настай 6 настай хөхтөд ингэж худлаа ярддаг юм уу? Өмнө нөгөө хөхттэй байж үзэг болохоор сайн мэдхгүй байна. За. Яг нэг худлаа ярддаг нас юм шиг үлээ. Хаяа жоох ингээ сайхан худлаа ярьсан манай хөхт. За дэше бас хичээлээ дуусгая. За дараагийн хичээл хүртэл төр 안녕. За тэгэхээр хэлчихвэл. 안녕으로 за. Окей. За. дараагийн хичээл хүртэл төр 안녕. Ой.